Сайн байцгаана уу ирхэн үзэгчдээ. Саяны телевизийн ургалзааг мэдээллийн хөтөлбөрийг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн улан ургалж үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно. Монгол улсын зэвсэгт хүчний төмөр замын бүтээн байгуулалтын ажил хэрхэн оролцож байгаа, цаашид яаж оролцох талаар мэдээлэл өглөө. Мөн зэвсэгт хүчнээс тавьж байгаа төмөр замын ажил ямар боловсон хүчин хэрэгтэй байгааг мэдээллээ. Монгол улсын ерөнхийлөгчийн зөвшөөрснөөр Цэргийн ангийн бүрэлдэхүүн техник хэрэгслийг бүтээн байгуулалтад оруулж болон гэсэн хуулийн заалтад байдаг байна. Энэ хуулийн заалтын дагуу засгийн газрын 135 дугаар тогтоол гарч зэвсэгч хүчний 5 толгой 100 баян чиглэлийн 414.6 км төмөр зам далан барих ажил дайчлан оролцуулаад байна. Уг бүтээн байгуулалтад ямар мэргэжлийн хүмүүс нэмэлтээр хэрэгтэй байгаа талаар дараах шаардлага хангасан хүмүүсийг ажилд авах юм байна. Үүнд ажлын туршлагатай, аливаа муу зуршилгүй, ачаалдах чадвартай байх зэрэг шаардлагуудыг тавиад байгаа юм байна. Монгол улсын зэвсэгчийн улс орныхоо томоохон бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттайгаар оролцож барилга байгууламжуудыг барьж байсан түүхэн уламжлал байдаг. Ийм учраас Монгол улсын ерөнхийлөгчийн зөвшөөрснөөр хуулийн хүрээнд засгийн газрын 135 дугаар тогтоолоор зэвсэгчний зарим ангийн бие бүрэлдэхүүнийг 5 толгой 100 баян чиглэлд 414.6 км төмөр замын далан барих ажилд бол оролцуулж байна. Төмөр замын суур бүтэц бүтээн байгуулалтыг барих ажил бол 5 сарын 24-өөс эхэлсэн. Одоо далан барих ажил бол үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлыг хийх явцад бол зарим мэргэжлийн хүн хүч шаардлагатай байгаа тул иргэдийг дараах мэргэжлийн дагуу цэргийн штабд ирж бүртгүүлж энэ ажилд энэ арга хэмжээнд бол идэвхтэй оролцохыг бол уриалж байна. Ийм учраас инженерийн мэргэжилтийн хүмүүс гэхлээр автомын инженер, гүүр хоолойн инженер, тоо хэмжээний инженер, геодез хэмжилтийн инженер, материал чанарын инженер, лаборант гэсэн ийм мэргэжлэр. Техникийн ажилд нь болохоор том уурын автомашины жолооч, бульдозерчин, автогрейдерчин, эндүүчин жолооч, усны машины жолооч, шанахт ачигчийн оператор, өөрөө буулгагчийн жолооч, тариаллын жолооч, кранчин, экскаваторчин гэсэн ийм мэргэжлэр бол цэргийн штабдаар 2019 оны 6 дугаар сарын 16-ныг хүртэл бол бүртгэдэг явуулж байна. Энэ мэргэжлийн хүмүүс бол идэвхтэй оролцож ажлын байраар хангагдах ийм болцоо нөхцлүүд бол байна. Бүртгүүлэгчдэд тавих шаардлага бол насны талаар бол тавих шаардлага бол байхгүй байгаа. Ажилд орж байгаа хүмүүс нь бол мэдээж биеийн эрүүл мэнд ачаалдах болцоотой ийм хэмжээний хүмүүс бол бүртгүүлэх шаардлагатай. Энэ чиглэлээр бол иргэд мэдээллийг авч цэргийн штабдаараа бол дурдсан хугацаанд ирүүлж бүртгүүлэх талаар бол танай телевизээр дамжуулан зарыг бол хөргүүлж байна. Монгол улсын бүх аймагуудыг ундаг дуугаар ганцаараа тойрч буй Баян далайтай манай сурвалжлах баг ярьслаа. Энэ үеэр Баян далайтай туус аяллаа хугацаанд улан хүнд бэрхшээлүүдийг давантуулж эрд зөрөх тэсвэр төвчээр хатуужил гаргасныг өндрөөр үнэлэн бахархаж байгаагаа илэрхийлэн нутгийн нэрийг гарган тууштай зүтгэж Монгол улсынхаа бүх аймагуудыг аялах зорилгодоо хүрэн түүхийн шин хуудас нийхийн эрүүлийг дэвшүүллээ. Баян далай одоогоор тус аяллаа улсын нийслэл Улаанбаатар хотын Баянуур дүүргээс эхлэн Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Завхан, Увс, Баяулгий гэсэн маршрутаар нийт 2100 гаруй километрийг 21 хоногийн хугацаанд туулаад төрлөх нутагтаа ирээд байна. Удахгүй Үлгий, Ховд, Говьалтай, Баян хонгор гэсэн чиглэлээр аяллаа үргэлжлүүлэх юм байна. Сонирхуулахад Баян далай мэргэжлийн дугуй тамирчин биш, ундаг дугуй нь бас мэргэжлийнх биш. Энгийн иргэдийн ундаг дугуй юм а.
Та бүхнээс Баяндалагийн Монгол орныхоо бүх аймагуудыг ундаг дуугаар ганцаараа тойрсон аялаж яваа сэтгэлдлийг хүргэж байна. Энэ бол миний багын мөрөдлөөсөн. Тэгээд багада мөрөдчихсэн. Тэгээд мөрөдлөө биелүүлэхэд тул ингээд Улаанбаатараас ингээд гараа явсан байгаа. Одоогийн байдлаар ингээд 8 аймгаар явж байна. Тэгж байгаа бүгдийг ингээд хоолгонс тэгэл майхан өнтер тэгэл бүгдийг л дугуйн дагчаал. Тэгэл хөндрөл бишгшээлгүй тэгэл ер нь бол цас бороо тэгэл салхи янз бүр юм байгаа даа. Бишгшээлгүй л. Лөөс одоо цаашдаа дахиад үргэлжлүүлээ яваад их үү те? 21 аймгаар тойрол. Тий, үргэлжлүүлээ явна одоо ингээд маргааштай нэг цам гаруй ууланд авиралт хийж байгаа. Тэгээ цам гаруй ууланд авиралтыг хийж дуусчаад буцаж ирээд нэг өдөр амарчаад тэгээ хариу буцаад тийшээ би бас их юм авч явна уул руу явахдаа бол уулын багч хэрэгсэлгээ. Тийм учраас тийшээ бол арай дугуугаар өгж амжихгүй бах. Машинаар л явах бах. Хамгийн гой байгальтай газар гэвэл Хөвсгөл далай. Тэгтээ бол манай Баяулгийн аймаг яаж хөвсгөлтэй хамгийн гой үзэлтэй байгальт. Дугуй спорт чинь тэгэл би өөрөө ордноос тамирчин байсан бокс тоглох гэсэн. Тэгээ бокс спортоос нэлээд олон жил нэг хэд удаас гайгүй амжилт гаргаж ирсэн. Тийм болохоор би өөрөө нэг төвчээрээ шалгаа өөрийнхөө тэгээд ингээд явж үзсэн. Ер нь бол тэгсэн чинь ер нь бол боломж юм байлаа. Тэгтээ ямар ч хэсэн 7 сар гартал ямар ч хэсэн дуусгачих байх гэж бодож байна. Яг 8 аймгаар явахдаа бол яг явсан хугацаа нь бол 17 хоног яг явсан хугацаа. Тэгээ 3 өдөр болохоор цасан шуурга болоод Хөвсгөл аймгийн их ул сумд үжсэн тэгт. Тэгээд тэнд 2 хонсон байгаа. Тэгээ хариу буцаж ирээд Хөвсгөл далаа очиж хариу Хөвсгөл хотод ирээд тэгээд 1 хонсон байгаа. Тэгээд тэр 3 хоног бол тэгээд яг явсан хугацааг бол 17. Гэрээсээ гараад бол 20 хонж. Намайг ингэж холын аянд явахад ингээд надад ингээд тусал төвцсөн. Хүмүүстээ баярлалаа. Та нарынхаа итгэлийг алдахгүй. Удаан жил эмнэлгийн салбарт ажилласан Бузаубайн Жеке Нярайн Эгэлгүй Ачтан нэртэй эмнэлгийн салбарын нэрд ачтай эгэлгүй эмч нарын түүхийг багтаасан номыг өчигдөр нээлттэй хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн төрөх тасгийн эмч мэргэжилтнүүд болон зохиолчийн төрөл төрөсөд оролцлоо. Бузаубайн Жеке 1949 онд Баяулгийн аймгийн Баянуур сумынд төрж улмаар боловсрол эзэмшин эмч мэргэжлэр сурж мөн Алтанцөөх сумын эмнэлгийн удирдсан эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан Алтан Газ содонд олон шагналын эзнээр тодорсон ачлалт хүн юм а. Мөн аймгийн их барих эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар судалгаа хийж их баг хурал улсын болон бүсийн зөвлөгөөнүүдэд 20 удаа илтгэл тавьж хэлэлцүүлж төвийн болон орон нутгийн радио телевизэд 14 удаа ярилцлага өгж байсан байна. Мөн орон нутгийн хэвлэл 15 орчим асуудал дэвшүүлэн өгүүлэл бичиж эмэгтэйчүүдийн эрүүл мэнд номыг казах хэлний орчуулж хэвлүүлсэн төвтэй. 1978 оноос хөдөө орон нутагт цус бэлтгэх үлэг ажлыг анх санаачлан нэвтрүүлж хэрэгжүүлсэн байна. 1983 онд аймагта анх удаа эхчүүдийн амрах байрыг байруулж тогтмол ажиллагаатай болгон бүх сумын сум нэгдлийн дарга нийт эмч нарыг үзүүлэх сургуулийг 1986 онд Хүү амын өрх гэрээр диспансерчлах ажлыг аймагта анхлан нэвтрүүлж аймгийн бүх эмч нарын үзүүлэх сургуулийг туус зохион явуулж исэн юм байна. За манай оронд 1921 оноос орчин цагийн шинжилгээ ухааны үндэстэй анагаах ухааны их суурь тавигдаж эхэлсэн түүхтэй. Гэхдээ тухайн үед бол үндэсний мэргэжилтнүүд байхгүй учраас тухайн үеийн зөвлөх улсаас ирсэн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байсан 47 оны хүртэл 1942 онд Монгол Улсын их сургууль байгуулагдж түүний бүрэлдэхүүн хэсэг болох Хүний эмнэлгийн факультет нэгдсэн. Тэгээд 1947 онд анхны 13 эмч төгсөж гараад манай оронд одоо үндэсний боловсон гэж эмч нар ажиллаж эхэлсэн түүхтэй. За манай аймагаас энэ анагаах ухааны факультетийг анх төгссөн Шуура
Тоня зэрэг эмчнэр бол 1954 онд Авзал Алданш Абдинбай Вазира Ватхан нарын эмчнэр бол 1955 онд төгсөөд энэ орон нутагт үндэсний мэргэжлүүдээр ажилласан байгаа. За тэгээ энэ анагаах ухааны факультетийн 1957 онд төгссөн их эмч Абдуллагийн Бултихан 1959 онд манай аймгаас анхудаа улсын хэмжээнд бол 2 дахь удаагийн курс их барих эмчнэрийн эмчийн мэргэжил олох курс төгсөж ирээд ажилласан. Энэ үеэс эхэлж манай аймагт бол их барих эмчнэрийн алба үүсч хөгжсөн гэж үзэх үнэтэй. За түүнээс хойш 60 жил өнгөрч байна. Энэ 60 жилд бол 19 оны хүртэл 60 жилийн хугацаанд нийт 50 гаруй эмч их барих эмчнэрийн эмчийн 4 эмч нэрийн эмчийн мэргэжил эзэмшиж аймаг сумын хадыг хэрэгцээд газар очиж ажиллана. Зах хязгаар нутгийн их хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд үзүүлэх мэргэжлийн тусламжийг зохион байгуулах, их насын албыг хөгжүүлэх үйлсэд хүч хөдөлмөр мэдлэг чадвараа зориулж төрд мэндийн үнэлэгдэн өрөө төлд ажиллаж ирснийг тэмдэглэх ёстой гэж бодож байна. За бид энэ номонд бол тэр 60 оноос хойш хусаанд их барих эмчнэрийн эмч нэрийн эмч мэргэжил эзэмшсэн их эмч нар мөнийн хусаанд бол хот хөдөөд ачааны хөндийг өөрч олон мянган нэгжүүдийг эсмэн дамаржуулж олон зуун айл гэрд их хөрсийн баяр бэлгэлсэн алтан гард үе үеийн их баригчид мөн энэ их барих нэрийн салбарт ажилласан бусад хүмүүсийн талаар тэдний ажил үйлс амьдрал түүхэн замнал амжилт бүтээлийг залуу үеийн хүнд таниулах, үлгэр дуурайлуулах зорилгоор энэ номыг бичсэн байгаа. За ном маань эхнэрээ энэ игдгүй ачтнууд гэсэн нэртэй. За эхнэрээ гэдэг нь ойлгомжтой, игдгүй гэдэг нь бусдаас онцгой гэсэн үг гэдгийг та бүхэн мэдж байгаа. За ачтна гэдэг бол инэрэнгүй сэтгэлээр хайр халамж ач тус үзүүлсэн эрхэм хүн гэсэн үг. Тэгэхээр энэ эхнэрээ ингээд тусламж үзүүлдэг ачтнуудын тухай энэ номонд бүрэн орсон байгаа. За ном бол одоо нэг хэдэн хэсгээс бүрдэж байна. Нэгдүгээр өмнөх үгийн дараа бол энэ эхнэрийн салбараас төрж гарсан алдартнуудын тухай одоо бүртгэл байгаа. Энэ жишээлбэл Монгол улсын гавьяа тэмц солыг 2 эмч манай салбараас хүртсэн байгаа. Хөдөлмөрийн гавьяа улаан түүгийн одонтой 10-аад эмч байна. Алтан гац одонтой 20-од эмч байна. За эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан 100 гаруй хүн. Манай аймгийн. Хэрэг хугацаантай материалууд өдөөж бичиж байгаа юм. За энэ материалууд ном бичиж гэсэн тийм амар ажил биш юм байна уу? Тэгээд нэг 5 сарын хугацаанд материал бүрдүүлсэн. Эхлээд бол бүх хүнтэй холбоо барьж тэр ийм асуудлуудыг оруулж материалаа өгөөрэй гэдгийг анкет маягийн тийм юм хөргүүлсэн. Дараа нь бол зөнд олнуудаа ярьсан дөө. Гаргийн нэг хүнд 10-аад удаагаар ярьсан, бичлэн очиж уулзсан. Тэгээд зарим удаа тодорхой хаяггүй хүмүүсийн мэдхийн тулд хүмүүсээс асуусан мэддэг тухайн үеийн жишээлбэл танаа төгссөн дараа хэн байсан бэлээ, чамайг ажиллаж хахад хэн байсан бэ гэдэг шиг асууж тэгжээж зарай гэж одоо бүрдүүлсэн. Гэхдээ одоо ажил амьдралын замаар янз улс аймгийн өнцөг болон бүрд ялангуяа Казахстан улсад амьдарч байгаа зарим эмч мэргэжлүүдийн хаяг тодорхой ус тэгээд асууж лавлах хүн холбоо барих хөнгө зэрэгс болж тэднэрт хэлэм авалсаж чадаагүй. Тэгээ бас зарим хүмүүсийн материал хараахны замжаагүй зэрэгс болж энэ номонд оруулж чадаагүй. Энэ оршил хэсэгтээ бол тэр хүмүүсээс одоо хөвчлөжсэн байгаа. За тэгээд дараагийн нэг хэсэг нь бол их барих эмчнэрийн эмчийн мэргэжил нэрийн эмчийн мэргэжил эзэмшсэн он цагийн товчоон бичсэн. Хэдэн онд хин гэдэг хүн хэдэн онд ийм мэргэжил эзэмшсэн бэ гэдэг хүрсгээд дараа нь бол их эмч нарын тухай бичигдсэн. Дараа нь их баригч нарын тухай, дараа нь бус ажилтнуудын тухай бичигдсэн байгаа. За үүнээс гадна энэ номны бас нэг онцлог бол номны эхний хэсэгт одоо жишээл энэ бол 300-аад хуудастай ном л да. Тэгээ 300-аад онц мэргэн үс, зөөр цэцэн үс ялангуяа залуучуудад хэрэг болохоор тийм үсүүдийг оруулсан байна.
Мусайн Хүсайн 1936 онд Баялгийн аймгийн Сагаануур тосгонд, Мэндэлсэн 1967 онд Алмата хотын Курмангазын нэрэмжит улсын их сургуулийг үндэсний хөгжмийн зэмцэх мэргэжлээр төгссөн Монголын казак арт түмний дунд урлагийн салбарыг хөгжүүлэхэд өөрийн нэмрээ оруулсан Гавьяат Монголын казакуудын түүхэнд анх удаа опера, балет, симфони төрлийг зохиосон тэрээр Монголын соёл урлагийн тэргүүний ажилтан хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, алтан гадас одон, Монголын залуучуудын одон зэрэг улсын хүндэт тэмдгүүдийг хүртэж байсан түүхтэй. Ийхүү түүний зохиосон Алтай ховдын казакуудын Домбор болон Цувсгын аяз нэртэй номын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Төв номын санд болж өндөрлөлөө. Тэрээр уг номондоо 75 кассетаар цуглуулан хавсрагсан байна. Үзэсгэлэнт Үлгийн нутаг хүний цомог мөн зохиож байсан түүхтэй. Ийхүү хөгжмийг зохиолж Домборчин Мусайн Хүсайны тус ном нь урлагийн салбарын залуу үе болон хүүхэд залуучуудад Домбор болон Цувсгын аялгуудыг судлахад маш их тус болон гэдгийг энэгээр мөн онцоллоо. Мне бүгін менің әкем Құсайынұлының Алтай қобда қазақтардың домбыра және сыбызғы күйлері атты кітабының тұсаукесері өзіміздің байырғы өлгейімізде болып жатыр. Бұл кітаптың негізгі тұсаукесері былтырғы жылы 12 айда Астана қаласында жаңағы Қазақстанның мәдениет министрлігі, соның сыртында жаңағы ұлттық музей, жаңа ғылыми зерттеу институтының ұйымдастыруыменен Астана қаласында үлкен дәрежеде болып өткен. Сосын осы кітап жайлы осындағы ағайындар көптеген естіген. Және соның сыртында мына Алтынгүл, осы аймақтық кітапхананың төрайымы Алтынгүл бұған қатты қызығушылық білдірді. Біз өлгейіміздің туындысы, аймағымыздың туындысы, ағамыздың кітабын тұсаукесерін өлгейде қайткенде біз міндетті түрде жасауымыз керек деп, сосын арнайы шақырумен келдіріп, осы тұсаукесер жасап жатқанына қатты қуаныштымын. Бұл кітаптың енді маңыздылығынан, айырмашылығы, ерекшелігі деп өте көп нәрсе бар айтыла беретін. Ал енді қысқаша айтқанда бұл кітаптың енді ерекшелігі не дегенде, Керей қазағының тума, Керей қазағының енді төл жаңағы өнері, домбыра және сыбызғы күйлерін әлемге паш етіп отырғандығы. Тек бұны біз өлгейдің ғана деңгейімен, Қазақстанның ғана деңгейіменен алып сөйлесуіміз кішкене шектеулі болады. Бұл кітапта жаңағы Ресейдегі тұратын қазақтардың шертпе күйлері кірді, Қытайда қазақтардың шертпе күйлері кірді, Баян өлгейдегі Моңғолияда қазақтардың шертпе күйлері деген толық қамтылғандықтан бұл кітаптың жаңағы ауқымы өте жоғары болып отыр. Барлығы 320-32 күй кірген, соның жаңағы көбі домбыра күйлері, сыбызғы күйлері де біршама орын иеленіп отыр. Бұған енді біз қатты қуаныштамыз. Және балаларының маған енді бүгін сұхбат беру сәті маған туып қалған екен. Енді ол кісі өзі сұхбат беруге тиісті болатын. Дегенмен енді бұл кітап жайында менің білетінім қысқаша айтқанда осындай. Әкемнің алғашқы кітабы осыдан 7-8 жыл бұрын шыққан. Бұл болғанда Алтай қобда қазақтардың домбыра күйлері деп шыққан. Бұл күй шыққаннан кейін бұл күйдің мағынасы да зор болды. Өйткені қазір Қазақстанда 7-ші класс, 5-ші кластың әдебиет кітаптарында бұл күйлердің жаңағы аңыздары кіріп кетті. Қазір оқушылар көріп жатыр. Енді бұл кітапта тағы бір ерекшелік не деген? Бұл екінші кітап, бұл толықтырылған екінші кітап. Бірақ бұны жаңа Қазақстан мемлекетінің тапсырмасы бойынша шығарылғандығымен тағы да маңызды. Ал енді кітаптың өте үлкен бір ерекшелігі не дегенде, Алтайдың шертпесі деген қазақтың нағыз шертпесінен айырмашылығы бар деген дәлелдегенде болып отыр. Екінші бір айырмашылығы күйдің авторының тарихы, өмірбаяны, күйді тартушының өмірбаяны және күйдің аңызы, күйдің неше түрі бар қазіріміздің халық арасында, сол толық қамтылып отыр. Сонымен ерекшеленіп отыр. Оның сыртында 1960 жылдан бастап мына күйді кітапқа енген авторлардың өздері орындаған күйлері жаңағы бейне таспа, аудио таспа ретінде кітапқа қосымша жаңағы кіріп отырғандығы бұл енді өте үлкен құндылық деп түсінеміз. Бүгін біздің кітапханада үлкен кеш өтіп жатыр. Атамыздың осы кітабының тұсаукесері Қазақстан елінің Астана Нұрсұлтан қаласында болып өткен. Осыдан кейін бұл кітап деген ерекше жаңағы Керей қазақтарының домбыра және сыбызғы күйлері бірақ кірген деп есептеуге болады, негіз кірген. Бұнда
жаңағы біздің өмірден өткен қазірде өмір сүріп жатқан барлық дарынды күйші сыбызғышылардың жазған, композиторлардың жазған жаңағы музыкалары бірақ кірген. Осы Қазақстан елінде де өте жоғары бағаланып, бұл кісінің кеші өткендіктен біз бұл кітаптың кешін неге біздің өзіміздің бұл кісінің кіндік қаны тамған Баян өлгейде неге болуға болмайды деп бұл кісіге біз өзіміз ұсыныс жасағанбыз. Атамызға көптен көп рахмет. Бүгінгі кешке шақырған барлық оқырман зиялы қауым ағайын келген екен. Осы залда қуаныштымыз, рахмет. Бұл енді қазақтың салт сана дәстүрі сақталған үлкен рухани үлкен қазына. Бұл кісі бізге жаңа кітаптарынан біздің қорға, біздің кітапханаға ұсынды. Енді оны біз жаңағы сақтайтын боламыз. Жаңағы 40 жыл, 50 жыл, 80 жыл бұл кітап бізде сақтаулы болады. Бұл кітап композиторларға, күйшілерге, әншілерге, бишілерге барлығына керек. Сондықтан жалғыз дана ғана бізге өтті. Дананы осыдан бізге оқырмандар пайдалануға болады. Энэ хүрээд манай мэдээллийн хөтөлбөр маань өндөрлөж байгаа дараагийн хөтөлбөртөө иргэн уулзалтаа баяртай үсгэжтэй.